шиг байна. Яг энэ эрс бүрдэхгүй асуудал ардчилсан намын чуулганы бойкотлоод байгаа асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Гэхдээ би маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирээд огцруулах бүрээр хийдлээд санал аваагаар шийдэх ёстой. Тэгээ тэн дээр заавал чуулганд оролцохгүй байхдах шаардлагагүй л гэж харж байгаа шүү дээ. Хэрэгцээ нь өөрөө байгаа. Өнөөдөр ардчилсан нам ингээд хуралдаан дээр үсээ суухгүй, ардын нам бас ингээд эрцэнд бүрдэхгүй асуудлууд одоо энэ хаврын чуулганаар орох хэвээр гол хуулийн төслүүд хүртэл байна тий. Гэтэл яг өмнөх намрын чуулган шиг өнөөдрийн ийм нөхцөл байдал руу орох гэдэг юм л да. Энэ дээр та намрын чуулган дээр баталснаар бол хаврын чуулганд бид нар 32 хуулийг дийлэгтэй айгуу том багцуулаад байгаа. Нийгмийн даатгал, татвар, эдийн засгийг хэрэгжүүлэх болгох. За тэгээ их хурлын даргын хувьд бол намрын чуулганы хаалтан дээр ч бас хэлсэн. Хаврын чуулган бол эдийн засгийн хэрэгжүүлээг хангасан чөлөөлийн хүрээнд явагдана гэдгээ хэлчихсэн. Аж ахуйн нэгжүүдэд дэмжих, иргэн бизнес эрхлэгчийг дэмжих юм хэрэгцээ харилцааг бид нар үүсгэх ёстой байгаа. Энэ ажлууд руу бид нар яаралтай орох шаардлагатай байгаа. Тухайлбал татварын багцуулалттай холбоотойгоор одоо яаралтай хэлцэж бид нар 2027-28 онд хэрэгжих процессыг хангах хэрэгжилт үр дүнд хүрэх нөхцөл бүрдэж байгаа. Улс орны өмнөд бол маш хүнд нөхцөл байдал тулгарч байгааг бол бас тулгарч байгаа. Эдийн засгийн хувьд эдийн өсөлттэй гэж байгаа боловч цааталтаа бол яг багш нарын цалин, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлаас улбаатай ахмадууд маань за ер нь ахмадууд гэлтгүүдээ суман дээр байгаа, аймаг дээр байгаа иргэд хоногийн 80,000 төгрөг төлж имдэг төвтэй болсон. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгал үйлчлэгээ болсон гэсэн үг. Нэг талаа шууд. Гэмчлэнгээр маш олон асуудлууд бид нар дээр байна. Тэгэхээр чуулганыхаа хуралдаанд оролцоод энэ асуудлуудаа бид нар шийдэж явах нь улсын хурлын гишүүдийн Монгол Улсын хурлын гишүүн бие арт түмний элчийн хувьд гэж тангар өргөсөн хүмүүс. Тэгээ хууль эрх зүйн хүрээнд л асуудлыг шийдэх хэрэгтэй. Эрх зүйгээс гадна хэлбэр дээр байж болохгүй. Би Монгол Ардын намын бүлгийн хурал дээр бол бас хэлсэн. 68 бүгдээрээ ирээд эрхцээ бүрдүүлэх хэрэгтэй. Энэ байдал дээр бүгдээрээ үгүй санал зөрж болно. Асуудал байхгүй. 126 гишүүн тий. Бүгдээрээ орж ирэл тэгэл парламентын зарчмаар санал аваагаад л эзлээл явчихвал ёстой шүү дээ. Тэгэд энд нэг заавал оролцохгүй эсвэл ирэхгүй эсвэл одоо зарим гишүүдийг маш эгүү байдалд оруулахгүй гэдэг шаардлагагүй л гэж харж байгаа. Цахим орчинд туулын замтай холбоотой асуудлаас нэлээд шүүмжлэл дагуулж байна. За өнөөдөр бас магадгүй одоо энэ төслийг хэрэгжүүлэхэ болох байхаа гэдэг мэдээлүүд ч бас цацагдлаа. Яг энэ асуудал дээр таны хувьд яг явуулгын зүйтэй гэж бодож байна уу эсвэл буруу гэж бодож байна уу? Би өөрөө байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Төрийн захиргааны байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бодгоо барьж байгаа. Монгол Улсын хэмжээнд. Энэ байгууллага өнөөдөр ямар бодлоготой байгаа вэ гэдэг нэг нэмрээ асуудал. Улс төрчдийн асуудал бол бүр 80 дахь асуудал. Нэг бүлэгт. Тэгэхээр одоо мөнх ашиглан гишүүнд байна. Хоёр цагаас бид нар усны ажлын хэсэг хуралтай. Тэгээ би тэрнд орох гэж байгаа. Усны ажлын хэсэгт байгаа учраас. Тэгэхээр байгаль орчны яам өнөөдөр хүртэл ямар нэг мэдээлэл өгөөгүй байх шиг байна. Би тэгж ойлгосон сошиал дээр явж байгаа. Тэгэхээр байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагад бол гэдэг бол мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн бодлого тодорхойлогч энэ салбарын. Тэгэхээр байгаль орчны яам энэ дээр маш тодорхой хариултуудаа өгөх ёстой. Чон агнахтай холбоотой асуудал дээр би мөн л одон туяа сайдд ийм шаардлага тавьж ирсэн. Та сайдын хувьд энэ салбарыг удирдах ажиллаж байгаа хүний хувьд чон агнах нь зөв юм уу гэж байгаа бол яам бодлого гаргаад авч байгаа. Тэгээд улсын хурлаар шийдэцгээе. Тэрнээс биш улс төрчдийн аль нэгэн өнгө үзэмж юм эсвэл улс төрчиг хэлбэр дээр томоохон бүтээн байгуулалт байгаль орчин экологийн сүрлүүд тайлбарлагддаг байж болохгүй. Би бол ийм зарчимтай байдаг хүн. Бас нэг асуулт асууж байна. Өнөө өглөө бас сошиал нэлээд явж байна. Махны үн маш өслөө. За өдрийн мах гэдэг 30 гэдэг нь болчлоо гэдэг ийм юмуд маш их явж байна. Ер нь яг энэ үнийн өсөлттэй холбоотой асуудал дээр таны хувьд ямар байр суурьтай бас чөлөө өсөлтөд хэрэглэгчийн төлөө газрын дарга байсан тий. Мөн одоо дид цэцэл түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ гэдгийг дөнгөж сайн мэдэгдчихлээ. Энийг дагаад магадгүй ахиад одоо хүнс бараа бүтээгдэхүүн гэдэг өсөх магадлал байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн 5-4 дээр эдийн засгийн нийгмийн хөгжлийг хангахын тулд эдийн засгийг зохицуулна гэсэн заалт байдаг. Энэ заалтаар л өнөөдөр тодорхой хэмжээний үнийн хязгааруудыг тогтоох, ялангуяа гол нэрийн бараа бүтээгдэхүүн дээр үйлчлдэг заалт нь өөрөө энэ ихгүй. Бид нар махны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тэр ерөөсөө барих хэрэггүй. Гурилны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Талхны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Миний зарчим байна. Ягаад бид нар хамтхан мах идэх хэрэгтэй? Ягаад малчтанд өнөөдөр өвлийн, хаврын,
намрын, зуны энэ хүнд хэцүү цаг хугацаанд гадаа амьдарч, гадаа хурж амьдарч байгаа хүмүүс маха хотынд үнгүү хөстэй, хямдхан хөстэй. Гэхдээ хотыгоо заавал улгам хатдаг хэвчтэй. Тийм үстэй. Тэгэл үнийн чөлөөл энийг барих амар шаардлагагүй. Нөөцийн махыг болиулж иж малчтын малын үн өснө, махны үн өснө. Харин бид нар сум болгон дээр малчтад зориулаад аймаг болгон дээр ч юм уу тодорхой хэмжээний нөөцийн томоохон агуулгуудыг барьж өгөх хэрэгтэй малчтадаа. Тэгээд түрээсэлдэг байх хэрэгтэй. Эсвэл малчид өөрсдөө хошооны хэлбэртэй нийлээд энийгээ байгуулад цаашдаа өөрсдийнхөө малалж байгаа мах. Өнөөдөр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт улбаатаагаар бог мал 3-7 кг аль хэзээний давж арчирсан. Бод малны хувьд бол 10-аас 14 кг давж арсан. Өнөөдөр аршир нүгэл баг шүү дээ. Бодит үнэн нь ноос нолуураас өөр үнд орж байгаа нэг чим алга. Тойр аршир бүгд хаягдчих. Нохооны хол болж шүү дээ. Тэгээ малчид өнөөдөр юугаар орлуулж амтрах хэвтэй. Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолыг хангагч нь яг нэг нүглээр малчид шүү. Хаан дээр хөлийн хязгаар дээр хэн байгаа? Малчид л шүү дээ. Тэгэхээр малчид гэдэг бол зарим хүн бас малчид руу та нар хувийн мал малж байгаа хэвтэй гэж дайраад байдаг. Бид нар нөгөө талдаа бол төр хууль тогтоогч нараад бол нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Малчин гэдэг бол тусгаар тогтнолын бэлэгдэл, тусгаар тогтнолыг хангагч. Өнөөдөр хотод партаж олонд байгаа хүмүүсийн тусгаар тогтнолыг тэнд тэр хүмүүс манжидаг байхгүй хэлчиг. Энийг бид нар маш сайн боддог байх хэрэгтэй, мэддэг байх хэрэгтэй, мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгэхээр махны үннийг ер нь л бараа бүтээгдэхүүн үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгж зах зээл газар чинь байна. За.